Сайн байна уу бүгдээрээ өнөөдөр хайрт найз юм үндэ хоёрын төгс найзаас нь нэг халбаа цайлсан захиалгыг бэлтгэцгээе. Нэг өнөгийг билгээд халтж байгаа. Эхнийх нь хоёр ширхэг олонгийн балт харсан байна. Нэг нөгөөд нэг нөр зүйлэрсэлээ. Хоёр ширхэг тэмдэглэлийн дэвтэр таарсан байна. Нэг нөгөөд нэг нөр зүйлэр салъя. Хоёр ширхэг хөргөгчний соронц таарсан байна. Нэг нөгөөд нэг нөр зүйлэр салъя. За хөргөгчний соронц маань нэг таарвал дахиад ингээд өгөхөөр хаа. Хоёр ширхэг эсний хатгал таарсан байна. Нэг надад хүмүүс таарсан байна. Нэрийн бовч таарсан байна. Нэг хөргөн хавчаар таарсан байна. Хоёр ширхэг хөргөн мал таарсан байна. Нэг нөгөөд нэг нөр зүйлэр салъя. Нэг хөргөн малны төрсийг энэ хөргөн зөөлөн тоглоомор сольж байна. Нэг соронцны төрсийг энэ хөргөн наад зургаар сольж байна. Нэг тэмдэглэлийн дэвтрийн төрсийг энэ хөргөн тэмдэглэлийн цаасаар сольж байна. Нэг олон өнгийн балын төрсийг энэ хөргөн зоосны зүгээр сольж байна. Гадна талын хөргөн хатад баталсан. Одоо нэг өнөгийг бэлгээ өгцгөөе. Ийм хөргөн брикс өгч байна. Дотроос нь ямар ч шулам гарч ирэх боломжтой. За бас энэ хөргөн эмэг өгч байна. Тэгэд арай жоохон бэлэг болсон юм шиг санагдсан болохоор дахиад нэмээд нэг юм хөрх ихтэй колон юм хөрх скранч юу вэ? За одоо бүдрээ бэлгээс харьцуулцгаая. Манай хөргөл татвар 5,000, бие бус 7,000, мөн хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө. Хөдөө орон нутагт 7 өнөө бүрийн 2 дахь өдөр унаанд тавина. Мөн унаанд тавьсан мөнгийг захиалагчид өөрсдөө даана гэдгийг анхаараарай. Мөн хөргөлтэй ажиллана гэсэн унаанд тавьсан хөлсөө авах юм шүү. Ингээд захиалга бэлэн боллоо. Захиалга өгсөн эмүүнийхээ найзад маш их баярлалаа. Дараагийн захиалгаар уулзлаа. Баяртай.